Солонгосын бас даваа тал нь хэм болоод зээлийн систем нь тийм хатуу биш гэх юм яг ингээд орлогоо батлах боломжтой болох юм бол хангалттай бүх боломжуудыг нээгээд өгсөн байдаг. Гэхдээ эрийг нөгөө байр авахаар өгдөг бас нэг тийм виз байгаад тах шүү байгаа. Тэр үйл хөдлөлгөөрөө дамжаад тэгээ баах яг энэ байрыг авах 30 сая воныг урьдчилгаа өгөөд байрыг авсан бол тэр байрыг зарахдаа тэр ашиг маань 100 сая болж гарч ирдэг тийм системүүд бас байдаг байна. Энэ тал дээр яг нэлийн бас солонгос хүмүүс гэсэн нь хохирдог. 6 төрлийн хуулиар шалгалт өгчээс одоо тийм үйл хөдлөлийн хууль, татврын хууль тэр хугацаанд байнга л түрээсэнд амьдэрсэн. Тэрнээс хойш ч гэсэн түрээсэнд амьдрах хэрэгтэй бол надад байнгын тогтмол ингээл сарын түрээс хүнд ингээ өгөх хэрэгтэй болчихсон байхгүй юу? Яг тэр шинэ алга байсан бол эвдэрхээргүй зогсон заяа. Уучирсан алга байж байгаа эвдэрсэн бол яг уу. Тэрийг бас жоохон боцохтой байна даа. Сайн байцгаана уу Солонгос монголчуудын подкаст Некастын удаагийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За өнөөдрийн зочноор Солонгос улсын үйл хөдлөлийн агентаар ажилладаг тийм ээ Монгол ийм хөөрхөн охиныг зочин болгоод оролцуулж байна. Баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Өнөөдөр хоёулангийн ярих сэдв нь болохоор ер нь Солонгосын үйл хөдлөлийн нөхцөл байдал одоо цаг үеийн байдал болон ер нь монголчуудад ямар байдлаар ашигтай бас ашиггүй байж болох уу? Нэг ялангуяа бидний одоо Солонгосны ялангуяа түрээсийн байр хэр байдгийг энийг бид нар хэрхэн зөв олж сонгох ёстой юм ч гэдэг юм уу те. Монголчуудад маань үйл хөдлөх ер нь Солонгос хэрэг авахаар ямар хөө байхын гих мэтчлэн ер нь үйл хөдлөлтөй холбоотой бүх мэдээллийг хамтдаа бас үзэгчтэй хуваалцъя гэж бодож ин чи зөвшөөрч байна. Хөө мэдээж ирэг. Чадах мэдэх бүцүүлээ яриад байна тий дуусгая гэж байна тий. За Солонгоо маань ер нь анх Солонгост хизээ ирсэн бэ? Ер нь ирээд хэр удаж ийн ямар зорилгоор анх Солонгост ирсэн бэ? Анх бол би одоогоос 8 жил юм Солонгост ирсэн. Тухайд бол лахлахаа ингээ бол хятадд яг сурч ирсэн. Тэгээд гэр бүл маань Солонгос усаад ингээд төвсөн амьдарч байсан болохоор за гэр бүлтэйгээ хамт амьдрээ да гэж бодоод нэг амар Солонгос очиж юм sorry мэдээч гэж бол ирээгүй л тий. Гэр бүл ясан болохоор амьдрий хамт бай гэж одоо тэгээд яг ирээд Инчоны энэ их сургуульд анх яг эсэж ороод одоо хүртэл ингээм амьдраа явж байна. Ямар мэрэгчлэр сурсан бэ энад сурахтаа? Миний үндсэн мэрэгчлэл юм бол бизнес удирдлага тэр дундаа маркетингаар төгсөж ирсэн. Тэгээ хизээ үйл хөдлөх рүү яагаад яваад орохор болчих вэ? Яг нэлийн урт түүхэлдээ миний амьдралын хувьд урт зөндөө цаг өнгөрч байна. Тэр нэг анх явал мэрэгчлэрээ төгсчөөд яг 4 жил болцоо. Тэгээд шууд ажилд орсон мэрэгчлэр Солонгос компанид яг ингээд Солонгосын зах зээл рүү брэнд хариуцсан маркетингийн менежерээр ороод тэгээд ингээд шинэ брэнд хариуцаал, зар сурталчилгаа, реклам бүгдийн зураг авалтыг хийгэнгүүт нэг л юм давтаж хийгээд эхэллээд тэрээс чинь би болохоор жоохон уйдаа гэх юм ингээд өдөр болгон л энийг хийх юм байх та тэгэл нэг нь дуусангууд дахиад дараагийн бүтээгдэхүүний төлөвлөгөө гээд за боли ерөөсөө л өөр юм сурах эндээс одоо дахиж өөр сурах маглаг гэж бодоод өөр Монгол захиралтай нэг юм Монгол компанид бас орж исэн ажиллаад за хамт ингээд Монголд руугаа юм сурч магадгүй гэж бодоод тэгээ тэр компанид бас нэг хэсэг ажиллаж байгаад тэгэл яг давтагдаад ирэхээр л би чинь амар уйдан бохоо юм хайш хууртаа ингээд нэг газар удаан тахтахгүй ингээд хөдөлгөөн ихтэй шинийг одоо илэрхийлдэг хүн биш үү те байгаль хөгжит дэвшгийг хүсдэг. Тий. Одоо бодвол яг тийм байгаа. Тэгээд яг за одоо аль аль газар нь хэрэг Солонгосын зах зээлд ажилласан, Монгол руу бас ажиллаад үзсэн. Тэгвэл одоо өөрөө зүгээр юм хий. Ямар ч сусаг хийхгүйгээр тэгээд ямар ч хараалагдахгүйгээр тий хараалагдахгүйгээр тэгээд хуваараа гарч ирээд бизнес хийдэг болоо компани нээгээд тэгээд тэр үед бол ерөөсөө мөнгө гаргахгүйгээр хийж болох бизнес юу вэ гэж бодонгууд хамгийн ихэнд лайв ремонт зарж үзье гэж бодлоо. Ямар сонирхолтой. Тэгэл тохойд нэ бас жоохон хэрнээ шууд машин түрээслээл энэ тэнхээ агуулгуудаар явж үзээл ингээл онлайн шопны хэллийг чинь өөрөө бараг хийсэн юм шүү. Бараг анхдагч өмнө нь ингээд нэлийн бас сайн ихчнэр хүмүүс байсан л та. Би бас ер нь бол нэлийн анхдагч талтай оршдог гэж бодож байгаа. Тэгээд ингээд хийж авч ангууч чинь яа тэр үед мэдэрсэн би ингээ юм борлуулах тал дээр сайн байна. Тэгээ борлуулахаасаа гадна ингээ хүнтэй харьцах ажил надад ингээ илүү байдаг юм байна. Тэгэхээр одоо ингээ уйдахгүй удаан ажил хийх юм бол хүнтэй илүү шинэ хүмүүстэй уулзаад байна. Борлуулдаг чадвар ашиглаа. Тэгээд юу төрний ажил хийх гэж бодоод тэгэл анхааг өөр юуд би зарж болох уу, юу борлуулж бодох уу гэж бодонгот үйл хөдлөх борлуулъя гэж тухайд нэг бодол орж ирсэн. Тэгэл яг үйл хөдлөхийг зарыг гэж бодлоо угсаа шууд зарах юмарт нөө боломжгүй Солонгосч чинь ямар ч тийм үйл хөдлөлтөөр ажиллаж байгаа хүн байхгүй, туршлага байхгүй. Тэгэл за би хамгийн ихний
Солонгос агент, Солонгос дахь Монгол агент болъё гэсэн тийм зорилго тавиад тэгээ яг сургуулийнхаа манай яг самбай маань үйл хөдлөлтөд ажиллаж исэн. Тэгээ тэр самбай дээр очиж гуйгаад надад заагаад өг ингээд өг гэсээр агаад лээдэн сар араас нь явсаар байгаа. Тэгээд ер нь бол орж исэн да. Ямар мундаг юм. Зоригтой юм бэ гэхдээ одоо ингээд үйл хөдлөг гэвэл надад бол амар том айгу хариуцлагатай ажил шүү дээ тий. Үн чинь бас бүхэл бүтэн баг амьдралтаа ороосон мөнгө төгрөгтэй эдийн засгийнхаа хувьд баталгаад хөрөнгө оруулалт хийж ил тэр үйл хөдлөлийг авна гэхээс зүгээр нэг аваад үзье гэдэг юм биш болохоор тэрийг бас ингээд хүмүүст мэдээлэл болгож хүргээд зараад борлуулна гэдэг чинь бас амар том ажил зү. Харин тийм. Би яг хиндээ эхлэхдээ болохоор нэг юм бодоогүй Монголын ингээд хүмүүсийн яриагаар сонсохоор зүгээр л байр аваад зараал байдаг л юм гэж ойлгоод тэгээ Солонгосын зах зээлд орсон чинь ингээд маш хариуцлагатай бүгд хууль зүйтэй тэхэн хүний мөнгө болон одоо ингээд үнэнд нантан энэ төрөнгийг тийм би ингээд хоорондоо зохицуулж байгаа болохоор нэлээд бас хариуцлага шаарч ирсэн. Тийм бодсон шиг болвол зарчдаг л ажил гэж боддог гэсэн бол биш байсан. Тийм. Тэгээд энэ үйл хөдлөх болохын тулд Солонгос чигээ бас бүх юм амар стандарттай, шаардлагатай байгаа шүү дээ. Чи өөрөө энэ үйл хөдлөхийнх нь нөгөө шаардлагыг нь биелүүлэхийн тулд мэдээ сургалтанд ч юм уу авсан байх мэрэгсэн баг тий. Тэр процесс нь чамд бас яг ямархаа санагдсан. Гадаад хүний хувьд энэ чинь бас их хил дээрээ ер нь агент болох байсан ч гэсэн айгүй хэцүү шүү дээ. Одоо барилгын тал дээр огт мэдлэггүй л хүн угаасаа ингээ эхэллээ гэж бодоход цоо шинэ ингээл одоо хундаваа яацдаг энэ барилга ямар системээр баригддгийг ч гэдэг юм уу те байрыг авахта юугийн шалгалт ингээ цоо шинэ юм ингээ сураад энэ хуулиндаа юу гэсэн байдгийг гэдгийг судлах хэрэгтэй хахад эргээгээ шал өөр хилэн дээр өөр орны зүйлийг судлаа явахаар бүр нэлээд хүндсэн баха. Чамд ямар байсан? Юу амархан байсан болов? Үгүй ээ. Яг үнэнгээр нь хэлэл бол тийм ч болоо. Үнэнгээр л хэлж өгч дээ заяа. Тэгээд яг Солонгосын хувьд гэх юм бол ийм үйл хөдлөх агентыг яг хүссэн үнэ хийхгүйгээр заавал ийм шалгалт өгчөж эрхийг албаас нь эрх авдаг. Тэрийг ингээд монголоор бол Солонгост өмгөөлөгчийн шалгалт, пануса шиом, сэмуса шиом гэдэг бүгд ингээд усан шалгалтууд байна тийм. Тэр ингээд 1-2 жил хүмүүс бэлдээд шалгалтандаа өгөөд унуул дахиж бэлдээд ингээд нэлээд хэдэн жил болдог. Тэгвэл миний сонсноор болох юм бол Солонгос хүмүүс ч гэсэн үйл хөдлөх агентийн дээр үнэмлэхийг авахын тулд нэг дунджаар 2 жил бэлдээж шалгалтандаа тэнцдэг байсан. Тэгээ би ч гэсэн ялгаа авахгүй өөр улсын хэлээр 6 төрлийн хуулиар шалгалт өгчээс одоо тийм үйл хөдлөлийн хууль, татварын хууль, барилга, тогтчлтын хууль өөрөө ингэ яг ингэ 6 хууль иргэний хууль ч гэдэг юм үү. Тэгвэл би монгол хэлээрээ ч иргэний хуулиас сайн мэдэхгүй ээжиж Солонгос хэлээр тэр иргэний хуулийг цээжлээ тэрүүгээрээ шалгалт өгөх гэдэг бол амаргүй байсан. Тэгээд өдөрт бараг л нэг 14-өөс 16 цаг хичээл хийх үе ч байсан. Миний хувьд гэх юм бол 1 жил жоохон. Тэгээд шалгалтаа өгөөд шууд техник дээр тэнцсэн үү? Азантаа гараад гэдэг. Хичээл зүтгэл бас. Аз бас байгаас мундаг шүү дээ. Тийм жил гарan бэлдээд. Тэгээ бас анзаараад хад манай монгол залуучууд чинь бас айгүй потенциал сайтай. Юм хурдан ойлгож хурдан учрыг нь их хурдан амархан олд юм санагдаж шүү. Тийм, ер нь бас тийм тал байх шиг байсан монгол хүмүүсд. Жохон IQ өндөртэй ч юм уу. Тийм. Тэгээ тэр дундаа чи бас IQ өндөртэй шүү. Баярлалаа чи. Арч хаацаад нөгөө хичээлсэл хоёр нийлээл үр дүн гарсан гэж бодсон тий. Тэгээ одоо чиний хувьд монголчуудад үйл хөдлөх борлуулах мөн солонгосчууд ч гэсэн борлуулах шүү дээ тий. Миний хувьд хүмүүс монгол хүмүүс рүү болох юм бол үйл хөдлөх борлуулалт буюу одоо худалдаа тал руугаа илүү их хийдэг. Солонгос хүмүүсийн хувьд гэх юм бол түрээсийн байр ч юм уу зуучлал тал руугаа илүү их одоо ажиллаж байгаа. Тий. Яг зөвхөн монгол хүний дагнахгүй ингээд аль аль зах зээл дээр бол ажиллаж явж байгаа. Ер нь монголчуудад энд солонгост үйл хөдлөх авах хэр байдаг юм бэ? Миний хувьд харахад бол авсан нь хэрвээ ингээд хэлбэлтэй 5 жилээс доош амьдрах бол авахгүйгээр түрээсэлж агаад Монгол буцсан гэрээ. Тэгээд та ингээд 5 жилээс дээшээ ер нь цаашдаа амьдрах төлөвлөгөөтэй. Тэгээд бүр цаашдаад хүүхдүүд нь ч гэсэн Солонгост байх магадaltaй бол эртхэн шиг л аваад тэгээд ингээд зээлэрч шалтгааваа сарын төлтөө хийх явжсэн хамаагүй ашигтай гэж бол хэлдэг. Ер нь зах зээл нь ч гэсэн тийм байр суурьтай байгаа харагдсан. Одоо солонгос юм бас ингээ хүн амгүй болоод тэр нөө байр барилгын үн ханшин багасаад унахлаар монголчууд магадгүй ингээд хөдөө орон нутгад очиж байр авч одоо хямдхан байгаа учраас очиж аваад тэр хэвд амьдрчигээ сонгодог. Гэтэл дараа нь тэр нь одоо дахиад
бүр унах ч юм уу те эсвэл тэр хотод одоо ингээд сургуулиуд ч гэсэн хаагдаад байгаа шүү. Тэр шиг ингээд тэр газруудад хүмүүс бас нүүлгэн шилжүүлэх хэмжээний очихыг магадгүй шүү. Тэгээ энийг яг нэг үйл хөдлөлийн мэрэгжилтнүүд ер нь яаж харж идгийг ашигтай байрлал болон ашиггүй байрлал нь юундаа яд энэний ялангуяа Монгол хүний хувьд монголчууд хэрвээ байр сонирхож байгаа тавхыг гэх юм бол яг аль бүс рүүгээ авбал ашигтай бас яагаад гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй хэлээд өгөөч. Лаас хүмүүсийн хувьд ч гэсэн нэлээ эргэлзээтэй бодлогын чанарын хувьд бол амар чухал үе гэж тооцогдож байгаа. Тэгээд харахаар мэдээж Монголтой л адилхан яг ингээд хөдөө орон нутгаар байр зарагдахгүй гэрэл ингээд байр зарагдсан Солонгос ч гэсэн цаашдаа ингээд хөдөө орон нутгаар орлол байр нь бол сан зарагдахгүй байх тал руугаа харагдаж байгаа. Тэгээд Кёнгидо, Сөүл, Инчон гэж яг энэ төв бүс рүүгээ орон нутгаас илүү их хүмүүс ирээд эсвэргээрээ яг энэ дүүргүүдийн байр нүүн нэмэгдээд илүү өсөх магадлал бол яригдчихэж байгаа. Тэгэхээр яг хэрвээ үйл хөдлөлийг авахар болж байгаа тохиолдолд хямдханаасаа илүүтэйгээр яг ирээдүйн үн цэнд бодоо те яг байр шал эхлээл хоттой Сөүл, Кёнгидо, Инчон дотор л ядаж байр аваад тэр дундаа байр шал хаана авахыг явахтайгаа орхон сургуультайгаа орхон тэгвэл эмнэлэгч юм уу ахуй үйлчлэгээ ойрхон байх гэсэн ер нь бол ашигтай байхаа гэж ярьж байгаа. Ер нь тэгээд байршаа сателах юм бол Монголч гэсэн ялгааг ингээд хүмүүс л амьдарч байгаа болохоор ирээдүйд бол зарагдаад худалдаа авалтын байнгын хийгдэж явагдана. За дээрэс нь гэх юм бол байрны үнийн уналтын хувьд гэх юм бол Монгол хүмүүс сайн мэдгүй ч юм уу Солонгос хүмүүс ч гэсэн өөрсдөө сайн мэдгүй нэг тийм зүйл байдаг л да. Солонгосын эдийн засгийн нэг 75-аас 80% нь үйл хөдлөлтөөр оршин тогтнодог. Үлцэн нь болохоор бэлэн мөнгөдөг. Эсвэргээр ингээд Америк ч юм уу Японы эдийн засгийн нэг 25-аас 35% нь үйл хөдлөх, үлцэн нь бэлэн мөнгөдөг байхгүй юу? Тэнгүүт чинь Солонгосын байрны үнэ нь унах юм бол тэр хэмжээгээрээ иргэдийн нийт эд хөрөнгө буюу эдийн засаг нь уналтанд орно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр усаас ер нь болоод бодлогын хэмжээд барих хэрэгтэй. Тийм ерөөсө унгааж бол ерөөсө болохгүй өсгөнүүл гэж өсөж ижил Солонгосын нөгөө нэг эдийн засгийн үзүүлэлт дээ шүү дээ. Усад тогтоогчдаг ранк нь тэр нэг унахгүй дээрээ бариад явж явах тийм нөхцөлтэй байхгүй юу? Тэгвэл ер нь Солонгост байр авчихад бол нэг алдахгүй гэсэн үг. Ер нь унах магадлал маш бага шүү дээ тийм үү? Тийм ер нь тийм таны хэлгээр сая хөдөө орон нутаг ч юм уу бүр ингээд хүн амьдрахгүй хэсэг л биш болвол авахад бол ирээдүйд заавалтай өсөх магадлалтай. Дээрээс нь үйл хөдлөх гэдэг чинь удаан хугацааны хөрөнгө оруулалт болохоор 2 жил унсан тохиолдолд дахиад буцаа үнэн өсдөг. График нь бол байнгын үнэн өсдөг. Эцсийн байдал нь бол дандаа л өсөлттэй байдаг. Яг 10 жилийн өмнөхөөс бол өссөн байгаа. Тийм байдлаа тийм цаатаач гэсэн юм бол юу нэр хурдтай өсөж байгаа шиг байна. Яг нэг 10 жилийн Солонгосыг бол яг 10 жилийн яваар явдаг хгүй Кангиогоор. Тэрийг харах юм бол нэг ерөөл нэлээл өссөн хурдтай орнд Монгол ч юм уу бусад орнуудыг бодвол тийм нэлээд өндөр хурд өсөж байгаа. Гэтэ одоо ингээ харахаар манай Монголд ч бас байр үнэ амар хурдтай өндөр өсөж штеп. Жилээс жилд те. Тэгэнгүүт Монголд одоо баг 100 мянган төгрөг биш 100 сая төгрөг 200 сая төгрөгөөр нэг өрөө байрлал ер нь авах хэмжээнд болцсон шүү дээ. Тэгэхэд 200 сая төгрөг чинь Монгол воноор бодохоор за нэг 100 сая вон гэх юм дунджаар бодоход за нэг 90 сая ч юм уу 100 сая болоход тэр нэг өрөө байр авах боломжтой юу? Боломжтой. Тийм үү? Тий. Нэг өрөө бол хангалттай боломжтой. Гэхдээ мэдээж дүүрэг хотоос шалтгаалаад Сөүл рүү болвол жоохон хэцүү. Гэтэ яг нэг 130-аас 150 хооронд байх юм бол бүр ер нь бол арай их байр байх. 130-аас 150 мянган вон сая 100-аас 150 сая воны мөнгөтэй байх юм бол ер нь байр авчих юм байна. Нэг өрөө байр хангалттай юм байна. Сөүлчээс авах боломжтой. Тийм байна тий. Тэгвэл бас харьцангуй би Солонгосыг амар үнэтэй гэж боддог юм байна байр. Яа тэгвэл Солонгос чинь байрыг авч чаддгүй шүү дээ. Байр авч чадах болохоор дандаа туризм байранд амьдардаг. Тэгээ байртай хүн бол баг энэ хорвогийн хамгийн баян хүн гэж ярьдаг шүү дээ. Тий би байртай гэнгээ гайхуулдаг тий. Тэгж бодохоор би бол бүх хэдэн 100 мянган л байр гэдэг баг гэж бодсон чинь манай монголчууд ч баян юм биш үү? Тийм тэгээд Солонгосын бас даваа тал нь гэх юм бол зээлийн систем нь тийм хатуур биш гэх юм яг ингээл орлогоо батлах боломжтой болох юм бол хангалттай бүх боломжуудыг нээгээд өгсөн байдаг. Тэр би одоо заавал 100 сая 200 саяыг цуглуулж ижил байр авах боломжтой тийм зүйл байхгүйгээр эртнээс зүгээр одоо 20 30 саятай байсан ч гэсэн
худалдан аваад өөрөө амьдрангаа сарын төлтөө хийгээд боломжтой үедээ шахан төллөөд авах боломжтой болчихж байгаа юм тийм. Тэгээ гэртээ дөрвөө бас бид нар чинь энд гэр бүлээр амьдарч байгаа хүний хувьд нэг ялангуяа 2-3 өрөө байранд амьдарч таардаг штэ. Манай монголч чинь нөгөө нэг өргөн уудам юмд амьдраас сурцсан. Яаж нэг жижигхэн юмд амьдарч чадахгүй гэр бүлээрээ олоод байгаа. Тэгээд 2-3 өрөө байранд амьдрахаар ч хамгийн доод нь одоо ингэ сөөд ихэд барьцаа 30 сая 40 саяас эхэлдэг штэ. Тэгжсэн дор баг тэр барьцаагаа өгөөд жоохон зайтай ч хамаахгүй тэ ажил руугаа явах метро унаад тэ зүгээр тээврийн хэрэгсэл хүчсэн байгаа юм чи баг байр аваад амьдэрсэн дэр юм шүү тийм. Одоо гэхдээ тэгвэл за 30 40 саяыг урьдчилгаа өгөөд байр авлаа гэж бодоход сарын төлөлт нь хамгийн багтаа дунджаар ер нь бол хэдтэй байх болов штэ. Чи ер нь өөрийнхөө нөгөө бас зарсан кейсүүдээсээ бодоход монголчуудын яаж авч байна? Миний хэлдэг яг ерөнхий стандарт кейс болох юм бол зээлүүд бол 30 жилээр гартаад тэгээд заавал 30 жил төлөх шаардлага байхгүй. Би боломжтой үедээ төлөөд авах юм бол 5-10 жилдээ ч гэсэн дуусгах боломжтой. Тэгээд хүү болох юм бол жилийн 4-өөс 6% хооронд гарч байгаа байхгүй одоогийн байдлаар. Тэгээд ер нь бол дахиад буураад байгаа хүү. Нэгсээ коронавигоор нэлээд өндөр өссөн байж байгаа. Тэгээд та нэг 200 сая вон 30 жилийн хугацаанд 5% хүүгээр авах юм бол сарын төлөлт нь 1 сая вон орчим болох байхгүй юу? Тэр чинь баг байрны мөнгө шүү дээ тийм. Яг ингээд төрөөсөө бараг төлснөөс. Тийм биш үү тий. Тэгэхээр нэг удаан хугацаанд амьдрах. Тэгвэл эн чинь гол нь манай монголчууд визний асуудал шүү дээ. Ааха. Виз одоо яг оршин суух визтэй хүмүүс л авах байх л да. Зээл мэйл ингээд байр авахлаар. Гэхдээ эргийг нөгөө байр авахаар өгдөг бас нэг тийм виз байгаад тахш байгаа юм. Тэр үйл хөдлөхөөрөө дамжаад одоо хідээс дээш Моны хөрөнгө оруулалтын үйл хөдлөлт хийж виз ямар виз юу н олгох гэдэг юм бэ? Тэр тал дээр мэдээлэл. Энэ дээр жоохон нөө буруу ойлголт явагдаад идэв юм билээ яг. Одоо би буруу ойлгосон сууж байна. Би буруу ойлгосон. Ингээд тайлбарлаад өгööl. Нэлээд хүмүүс над руу ингээд байр авахаар визтэй болт юм уу асуухаар би ингээд бас болгочихсон гэж бодоод шүүхтээрч очоод иммиграшн дээрч очоод ингээд нэлээд аргууд ингээд хайж судалж үзсэн л тээ. Ингээд яг ямар нөхцөл юм бэ гэдээ асуунгууд үйл хөдлөх авснаар тухайн визэг өгч байгаа биш. Одоо Солонгосын Чежудо, Бусан гэдэг аялал зуучлалын хотууд байдаг. Эсвэл Чонна Шиндушэ гэдэг тиймэрхүү барилга хийгдэж байгаа хотод 1 тэрбум воны хөрөнгө оруулалт хийгээд тухайн байранд амьдран гэсэн үг биш. Зүгээр л тэр баригдж байгаа барилга хот тогтчлолтод өөрийнхөө 1 тэрбумыг зээлээр өгөөд тэгээд тэр хугацаанд оршин суух F2 визтэй болоод 5 жилийн хугацаанд F2-оор амьдарч байгаа. 5 жилийн дараа тухайн мөнгөө аваад давхар F2 нь F5 болоод ийм тэгээд хөрөнгө оруулалт болчихж байгаа. Хөрөнгө оруулалтын виз, үйл хөдлөх хөрөнгө оруулалт виз болчихж байгаа. Тэгэхээр тэрнээс бол байр авснаар эсвэл тухайн байранд амьдрах боломжтой ч юм уу тийм нөхцөл бол биш байсан. Нөгөө нэг 500 сая воны байр авчих юм бол виз шууд өгчдөг гэдэгс тэгвэл бас тэр бодлоо байсан. Нэг 4-өөс 5 жилийн өмнө болохоор тэр хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая вон байсан билээ. Одоо болох юм бол 700 сая вон нэг бол 1 тэрбум гэсэн хоёр нөхцөлтэйгээр нэлээд өссөн байна тийм билээ. Тэгвэл одоо ингээд нөгөө F2 ч юм уу бусад ямар визтэй хүмүүс юу энд байр авах боломжтой байгаа тийм зээл энэ төр хамрагдаад эхлээд бүх визнэр бол бэлэн төлөл дээр бол 100% авах боломжтой. Зээлээ гэх юм бол F төрлийн визнүүд F2 4 5 6 E7 D8 D9 гэсэн визнүүд дээр E7-оос болох юм уу тийм болж байгаа. D8 D9 D8 D9 тэгээд сүүлийн үед Genic гэдэг нэг хүүхдийн дагалдын виз гэж гараад нэлээд хүмүүс асууж байгаа. Тухайн виз нэвдэх юм бол урьдчилгаа нэг 40-оос 50 сая байх юм бол авч байгаа зээл нь бага байлаас авах боломжтой байгаа. Тэгэхээр чи энэ одоо жишээлбэл F2 E-тэй юунод визнүүд, F-тэй визнүүд, G-тэй визнүүд чинь нөгөө жилээр сонгодог визнүүд байгаа шүү дээ. Тэнгүүд одоо ингээ 30 жилийн зээлийн юу авчлаа штэ, байр авчлаа штэ. Тэнгүүд виз нь одоо сунгагдхаа болох ч юм уу? Тийм тохиолдол байгаа юу? Эсвэл бол 30 жилийн зээл авсан юм чи энэ бас угаасаа тэрийн төлөвлөхийн тулд угаасаа визэнд нь айгүй хөнгөлөлтөйгээр ингээ баг автоматар сунгах шахуу тэг визэнд нөлөөлөх үү? Ямар хөө байлаа нөлөөлөх вэ? Яг виз болон үйл хөдлөлийн хоёр жоохон тусдаа явагдаад байгаа нь битээ би байртайсан ч гэсэн визний асуудал үүсээд виз нь сунгахгүй ч юм уу солигдох боломжгүй болоод туслагдаад явахаас арга байхгүй. Тийм үү. Тийм тэгээд байраа бас тусалж л таарах нь тий. Гэхдээ нэгэн тавцсан байр нь болохоор өөрийнх нь нэр дээр байж тий. Зүр хэмжээ нэг гадаад паспорт цэгэр эрг нэмлэх биш гадаад паспорт руу нэг дугаараар нь солигдоод өөрийнх нь нэр дээр Солонгос улсад байртай гэсэн Монголд явсан гэсэн. Зээл ялгаахгүй хугацаанд төлөөлөж явах болно. Орондоо нүүр хүн түрээслүүлээд явчих болно. Тэгээ бүр би одоо дахиад ирэхгүй юм шиг байна гэх юм бол зөвхөн шууд зараад зөрөө мөнгө аваад тэгээ явах боломжтой байгаа. Тэгвэл бас яг визийг бодож
байр маяр авах бол бас эрсдэлтэй юм байна. Тийм үү. Тийм. Тэр яг өөрийнхөө баталгаатай визтэй тэрнээс гадна өөрийн гэсэн нөгөө төлөвлөгөө амьдрах төлөвлөгөө Солонгос үнэхээр би энэ хугацаанд амьдрах учраас гэж бодох юм бол үйл хөдлөх сонирхоод үзвэл бас зүгээр юм байна тийм. Тэгвэл одоо ингээ байр авахд анхаарах зүйл нь ер нь юу вэ? Манай монголчууд одоо ингээ чамаар өршлөж байгаа шүү дээ зөндөө. Тэнгүүд тэр хүмүүсийн дийлэнх асуудаг асуулт ч юм уу. Эсвэл чи өөр ингээ ерөнхий анзаараад хаад ер нь энэ тал дээр манайхан ерөөсөө мярг мэдлэггүй шахав юм байна да. Яа тэгвэл Солонгос болон Монгол одоо үйл хөдлөлийн систем учраас бас өөр байгаа шүү дээ тий. Тэр тал дээр ингээ хууль журмын хувьд ч гэсэн анзаараад хуулийн цоорхойч байдаг юм уу? Хэлэх зүйл юу вэ? Мэдээлэл өгөх. Анхаарах зүйл гэх юм бол ерөнхий байдлаар нэг үйл хөдлөхөөр дамжуулж хийж байгаа бол ихэнхдээ үйл хөдлөхөөс нь бүгд ингээд анхаарал хийгээд өгдөг. Тэгэхээр мэдээж аль газарт хандах нь хамгийн чухал болчихж байгаа найдвартай газар. Яагаад гэвэл өөртөө одоо яг гэрчлэгээгээ тэнгис суугаас очиод энэ хүү яг үнсэн мөн байна уу те зээлтэй байна уу заллуулж гэнэ үү гэдгийг бол өөртөө ямар ч мэдэх бо ер нь бол болон цуслан сумч гэсэн ер нь бол их залхинд өвчтэй гэдэг бүнянгон сайд ч юм уу. Тэгэхээр их ер нь найдвартай газар тэр найдвартай газар яаж мэдэх вэ? Хэр удаа үйл ажиллагаа явуулсан байна, хэр олон удаа хийсэн байна ч юм уу те. Тэдрийг ер нь харах хэрэгтэй. Тэгээд Солонгос улсаас үйлдвэрлэлийн газар нэлээд их байдаг шүү дээ. Хаа сайгүй байдаг. Тэгвэл ороод ядаж хэдэн онд үсэгдсэн байна ч юм уу те. Тухайн хүний хэр удаа энэ ажлыг хийсэн байна. Хэр олон удаа борлуулалт ч юм уу зуршлал хийгдсэн байна. Эдрийг сайн асуугаад тэгээд ингээд хандвал арай зүгээр. Тэгвэл дүнг шинээр ингээд зуршлал эрхээ авчаал нэг зөв хүмүүс ч гэсэн байгаа хгүй. Тэр дундаа яаж хийдгийг ч мэдэхгүй. Тэгэл тэгээд мэдэн хийгээд үг гээл хийчдэг дараа нь асуудал гарах юм бол тэгээд аль аль нь хохироод үлдэх ч юм уу тийм тохиолдол байдаг болохоор жоохон юм түүхтэй хүмүүсээр хандаж хэлгүүл зүгээр санагцсан. Дээрэс нь гэх юм бол түрүүний сайн нэг ярьсанчлаа. Байршиллал ер нь хамгийн чухал одоогийн нөхцөлд бол дараа нь үнс нь алдахгүй байх юм бол байршил яг сургууль үйлчлэгийн газрууд тэгээд төв хэсгүүдээр тийм байгаа. Тэрнээс бусдаар бол яг тийм хуулийн цоорхоч юм. Одоо нөө барилгын хизээ баригдсан ч гэдэг юм уу те ямар эзэмшигч нь одоо нэг Солонгос ч ингээд нэг барилга чинь ингээ айгүй олон гэж Солонгос Монголч магадгүй тийм байх л та. Ингээд нэг давхар нэг өрөөнд ч гэсэн баг ингээд давхартаа 3 айлтай байлаа гэж бодоход 3 айл нь гурлаа 3 өөр эзэнтэй байх тохиолдол ч гэсэн байт юм л шүү дээ. Тэгэнгүүт тэрийг бас ингээ шалгахгүйгаасаа болоод ч юм уу тэр барилга яг хэний нэр дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэнгүүд одоо энэ барилга нь өөрөө тусдаа ингээд нэг хүнийх ингээ гараад ирсэн байгаа ч гэсэн байрны эснэр нэр нь тусдаа дахиад зөрчөөд тэгэхээр эргээгээд нөгөө тэр лойвер ч бас яаж явагдаад байна гэхээр хуурамч хүний нэр дээр ингэж энэ байрыг нэрийн гэрчлэгийг гаргаж үзүүлээд тэгэнгүүт дараа нь ингээд ороод байжсэн чинь дахиад өөр хүний нэр энэ миний байраа гараад ирэх тохиол байд. Энийг бас яг яаж шалгах хэвээр. Үйл хөдлөхөөсөө л тэр шаардах хэвээр юу? Хамгийн найдвартай хамгийн одоо хийх эхний зүйл гэх юм бол интернет тэнгис үг гэд онлайнаар авч болно. Эсвэл бол хорон дээр чүмэн центр дээр очиж тэнгис үг нь болохоор одоо гэрчлэгээ, байрны гэрчлэгээ гэсэн үгтэй монголоор тийм. Тэнгис үг тийм. Тэнгис угаас эсвэл чүмэн центр дээр очиод байрныхаа тоотыг хэлээд би энэ байрны түрээсээр авах гэж байгаамаа, би энэ байрыг худалдаж авах гэж байгаамаа. Энэ байрны гэрчлэгийг надад гаргаад өгөх юм бол 100% гаргаж өгөх боломжтой байхгүй интернетээс гэсэн ямар ч хүн тэрийг харах боломжтой. Тийм бол тэрэн дээр нь хиний эзэмшигч хэдэн удаа энэ байр ингээд солигдож зарагдсан бүр ингээд хамгийн их нийснээс эхлээ бүгд гарч ирнэ гэрчлэгийн дээр бол тийм. Тэр одоогийн эзэн нь хийе. Зээлтэй бол аль аль банкн дээр ямар зээлтэй байгаа юм. Тэгээ дээрэс нь асуудалтай барилгын асуудлын хувьд хэм бол асуудал бол анханасаа ер нь бол усаас комиссээс бол ер нь зөвшөөрөл олгогддоггүй. Эхнээсээ барилгын стандартын хувьд бол тодорхой хэмжээнд бол тэр ингээд авсан байрнууд бол зах зээл дээр борлуулагдчихж байгаа гэж үзэж байгаа. Тэр бусад хүн дээрх юм бол тэр хувь хүний зээлтэй юу хинийхээ гэдгийг тэнгис уу очоод тэнгийн төмбөнийг аваад шалгахад болно. Гэтэ ингээд анзаархад ер нь ихэнх байрууд зээлтэй байран дээр зээлтэй байт юм лээ. Тэгээд би бас тэр ингээд асуусан чинь угаасаа Солонгос ингээ байртай бол зээлгүй байх юм бол айгу тэнэг хүм гэсэн үг ээ. Энэ байрыг зүгээр хизээж байлгахгүй тий. Заавал зээлтэй л байдаг. Энэ бол нэг тэгж амар айн хүн энэ байраа тэгээ зээл авсан байж гэдэг. Банкнд энэ байр нь барьцаатай байгаа мэй гэдэг дээр нэг фокус өгөх шаардлагагүй гэдэг чийсэн. Энэ яг бодит мэдээлэл. Ааха. Солонгос хүмүүсийн үйл хөдлөх хөрөнгө оруулалтаар жоох их бас мөнгө олдог талтай хүмүүс их байдаг. Тэр нь болохоор ямар учиртай Реброй Хьюга гэж байдаг та. Мэдэх бол
яг нэг хугацааны ирэхээр байрны үнэ нь өсөх байдлыг хүлээгээд тэр хугацаанд зүгээр аваад ингээд зээлээ төлөөд ингээд бага хэмжээний мөнгөөр өөрийн гэсэн байртаа болчдаг. Өөрийн гэсэн байртаа гам чинь цаг хугацаа өнгөрсөн нь байрных нь үнэ нь өсдөг. Өсгөөд тэр байраа зарах юм бол тэнд дундаас нь ашиг олдог ч юм уу нэг. Тэгээ анх яг энэ байрыг авахдаа 30 сая вон ил урьдчилгаа өгөөд байрыг авсан бол тэр байрыг зарахтаа тэр ашиг маань 100 сая болж гарч ирдэг ч юм уу тийм системүүд бас байдаг бүх төлөвлөлийн дотор хөрөнгө оруулалтын. Тэр тал дээр яг 100% бод 200 сая воныг бэлтжээд байр аваад тэрийг өсгөн гэсэн асуудал ерөөсөө хэцүү болохоор зээл аваад байрны үнийг үсгийг хүлээгээ амьдарч байгаа ч юм уу төрөөслүүлэх явдаг тийм талтай байгаа. Одоо түрээсийн байр. Түрээсийн байрын хувьд ер нь ямар хувь байна? Монголчууд одоо богино хугацаагаар ирээд явж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн ингээл нөгөө барьцаа антер өгөөл яхад явагддаг чинь ер нь Солонгос барьцаа амар өндөр байдаг. Тэгэхээр монголчуудад зөвхөн түрээсийн байрны юу онцлогуд нь чи мэрэгжлийн одоо энэ салбарт ажиллаж байгаа хүний зүгээс харахад ямар солонгосчууд өөрсдөө ингэ түрээсийн байранд амьдардаг штеп. Гадаад хүмүүсийн түрээсэлж байгаа байр солонгосчууд өөрсдөө орж байгаа түрээсийн байрнууд нь ялгаатай байна уу? Эсвэл ялгаа байхгүй зүгээр л үнэн ханшийн л зөрүү байна уу? Дүүрэг орчны ялгаа бас юу байна? Энэ тал дээр чи юу гэж анзаарч байна? Ерөнхий байдлаар харахад юм бол монгол хүмүүс ч гэсэн бас нэг хэл устай хүмүүс их болцсон. Яг солонгосын энэ орчиндөө тасаад тэгээд ингээд амьдарч байгаа хүмүүс их байгаа болохоор яг л солонгос хүмүүстэйгээ адилхан ингээд амьдраад ажиллал эрхлээд ингээд явж байгаа болохоор нэг байрны талаар бол тийм ялгаа бол харагдаагүй. Яг л солонгос хүмүүсийн амьдралын нөхцөл, монгол хүмүүсийн амьдралын нөхцөл бол адилхан харагдаж байгаа. Тэгэхээр түрээсийн байрны онцлог ялгааны явдах юм бол дотор нь хоёр төрөл байдаг шүү дээ та мэдэх байна. Ингийн нэг бага хэмжээний барьцаа мөнгө өгөөд тогтмол зах зээлийн ханшаар сарын төлөлт төлөө явдаг түрээс байна. Эсвэл бол байрны үнийн дүнгийн 70-80% барьцаа өгөөд ерөөсөө сарын төрөөс төлөхгүй амьдарч байгаад гартаа тухайн мөнгө авч явдаг чонсэ версэ гэсэн хоёр төрөл байгаа. Тэрүүгээрээ ялгаатай. Солонгос хүмүүсээ гэх юм бол чонсэгийн байранд илүү их амьдардаг одоо талаас яадаг бол зээл гаралт нь арай их. Тэгээд сарын төрөөс нь 500 мянган вон байсан бол чонсоных нь хүүн болох юм бол нэг 200-300 мянган вон байдаг ч гэсэн юм уу. Тийм болохоор чонсоогоор илүү их амьдардаг гэсэн. Тэгээд сүүлийн үед болох юм бол эсрэгээрээ чонсоноос илүү версэний амьдарч байгаа хүмүүсийн улам их нэмэгдсэн. Яа гэж. Энэ жил 65% шахав бараг версэ болсон байлээ. Тэнгүүд нэгтгэх юм бол чонсоны байр ерөөсө гарахаа бэлдсэн. Өмнө нь амьдарч байгаа хүмүүс нь дахиад өөр байр руу нүү гэхээр чонсоных нь үнэ нэмэгдсэн. Тэгээд нэмэгдчихэнгүүт чинь дахиад тэр мөнгийг цуглуулах хэрэгтэй болчих шүү дээ. Тэгэнгүүт тэр байрнаасаа нүүхгүйгээр тэндээ ингээд сунгаад амьдардаг болчихгоот ерөөсө чонсоо гарч ирэхгүй. Тэгээд сарын түрээс болон чонсоныхын ижа буюу хүү тий бараг адилхан төвшин дээр чингүүт ч хүмүүс заавал чонсоо мосоо гэхгүй. Тэг нэг зүгээр залин нийлэх гарсан даа мэдэх ба. Тийм тэрнээс шалтгаалаад бас ер нь бол вебсайт тал руу хайлуу амьдардаг болсон байлээ. Бид нар чинь Монголд ахтаа ингэ нөгөө яг өөрийнхөө л гэр орон амьдарч ирсэн гэхээс ер нь одоо сүүлийн үед яг түрээсийн байр Монголд л олон болсон ч гэсэн миний үед гэдэг шиг нэг 10 20 жилийн өмнө байгаагүй шүү дээ. Тэгэнгүүт энэ дээрээ нөгөө ингэ хүний байр нь түрээслээд амьдарч байгаа юм чи одоо яг энэ би юу шаардах хэвээр юу шаардаж болохгүйгаа бас сайн мэдгүй. Жишээлх юм бол ингээ экон нэвдэрчдэг ч юм уу. Тэгэнгүүт энийг би засуулах хэвээр болов байрны эзэн засуулах хэвээр болов. Плейтин дээр хоол хийжсэн чи нөгөөнд дэвж засгараад надаас олж штэ. Тэр плейтин шатчлаа. Энийг би засах хэвээр болов. Байрны эзэн манаас олж өгөх хэвээр болов. Миний хувьд ингээ өөрийнхөө жишээн дээр үзэхээр тэр 100-ын чинь одоо ингээ плейтг ба штэ. Тэрийг нэг заахаа солиод би аваад тавьчих гэсэн гарч явах нүхтэй би энийг авч явахгүй штэ. Энэ газар үлдэх юм чинь тэгвэл энэ байрны эзэн хүн зүү юм байна гэж би бол бодоод. Гэхдээ ингээ нөө байрны эзнээсээ шалтгаалаа хэлж чадахгүй штэ. Амар ааштай гарууд ба штэ. Тэд нар чинь хэлхэн баг алга ёо чаа гэдэг. Тэгээ ер нь бол хуулиндаа юу гэсэн байт юм бэ? Ер нь иймэрхүү дотоод одоо тогтчлтын гарсан ямар нэгэн эд зүйлийн гэмтэл ч юм уу те хохирлуудыг хүн аль хэмжээ хүртэл хязгаар бас байгаа л илүү дээ. Тэр хүртэлх нь хүн өөрөө хариуцсан, үгүй бол байрны эзэн хариуцсан ч гэдэг юм уу. Яадаг юм бол бас бид нар нөө мэдгүйгээсээ болоо. Жишээлх юм бол одоо энэ эконы чинь 2 жилийн удаа фильтрийг нь солиулах ч юм уу байгаа штэ. Тэрийг байрны эзэндээ заавал хэлж солиулах ёстой байхад бас мэдгүйгээсээ болоод эсвэл өөрөөсөө нөгөө үнийг солих ёстой доо гэж бодож буруу зуруу солиод эдэлчдэг тохиолдол бас байдаг хгүй. Тэгэхээр энэ мэтчлэн одоо ахын зүйл дээр бид нар анхаарал байрны эзэндээ ингэ шаардлага тавих боломжтой зүйлүүд нь юу байна? Энэ тал дээр яг нэлийн бас солонгос хүмүүс гэсэн ер нь хохирдог. Тэгээд хамгийн их гэх юм бол гол нөхцөл нь
ямар байранд орсон яг л тэр байраа хүлээлгэж өгөх ёстой гэдэг нь үндсэн зарчим болчихж байгаа. Тэгэхээр яг нүүж орохдоо ямар байранд орж байгаа тийм үнэхээр обон жоохон хар байсан уу, шалан ингээд хөндөрсөн байсан уу, тэр болгоны бүгднгийн зураг бичлэг хийгээд ингээд агаа бэггүй сайн баримт болгоод үлдээж орох ёстой. Тэгээд тухайн амьдарч авах хугацаанд болох юм бол мэдээж хувь хүн эвдсэн ч юм уу тий одоо хувь хүнээс шалтгаалаад гэмтэл гарсан бол тэрийг заавал өөрөө 100% хариуцах нь бол ёстой байдаг амьдарч авах хугацаанд. Байрны эзний хариуцах ёстой зүйл нь юу гэдэг юм гээд тэр хүний яг тэр байрнаас хангах ёстой зүйлүүд гэдээ байгаа шүү дээ. Жишээлбэл ус гарахгүй бүглэрөх ч юм уу, өөрөө тийм газ ажиллахгүй байх ч юм уу, эсвэл хоолой бүглэрөх. Яг ингээд заавал би одоо түрээсэлж амьдарч авах хугацаанд тухтай амьдрах ёстой нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр тэр нь одоо ямар нэг асуудал гарлаа гэх юм бол тэрийг бол байрны эзэн хариуцах ёстой байдаг гэсэн. Гэхдээ одоо ингээд угаалгын машин ч юм уу ер нь солонгоч нөгөө гол хамгийн гоё зүйл нь тогшил ингээд бүрэн тогшилтай байруудыг түрээсэлдэг шүү дээ ихэвчлэн. Тэнгүүд тэр угаалгын машин нь өмнө ингээ 3-4 жил ажилласан угаалгын машин гай бол намайг ашиглаж байгаа төвдөрчүүл би ашиглаж исэн байна шүү дээ би хэрглэж исэн. Түлдээ яг хин яах юм бэ? Тийм асуудал байгаа шүү. Тэрийг яах вэ юм бэ? Тэрийг ер нь байрныхаа эзэнтэй л сая ярилцаад тохиролцох хэрэгтэй. Чи эвдэлчлээ гэсэн үг. Тэр ер нь бол тэрийг чинь байрны эзэн л янзалж өгөх ёстой. Ер нь суурьтай бол тийм. Тэрийг чинь ашиглаа гэдэг эдгээр өвшин байдлаар бүгд байгаа болохоор тэрэн дотор гарсан тэр эвдрэл хэмхлийг байгалийн замаараа эвдэрсэн юмуд бол бүгдээрээ байрны эзэндээ заавал хэлэх ёстой. Эсвэл би нэг янз авчиа оронд нь сарын түрээсээс тэр мөнгөнд хасааж явуулчаа ч юм ингээд хоорондоо ярьцгаад ер нь бол болно гэсэн. Тэгэхээр ер нь бол байрны эзэндээ хэлэх нь зохиж мохоол хөвдлийг болол тий. Зодолж байгаа. Зодолж байгаа нь асуудал. Хаалт сарттай ажил яах вэ? Тэгвэл тэрийг яг чи өөртөө яагаад яг тэр шинэ хаалга байсан бол эвдэрхээргүй зогсон заяа. Хуучирсан хаалга байж байгаа эвдэрсэн бол яах вэ? Тэрийг бас жоохон бодлох хэрэгтэй юм байна да гэдэг. 근데 би бас нэгэл байрны эзнээс амар шалтгаалдаг юм шиг санагдаад. Тэгээ бас байранд орохдоо ялангуяа манайха байрныхаа эзэнтэй заавал уулзах шаардлагатай юм шиг санагдах. Үгүй бол нөгөө үйл хөдлөлөөр ингэж уулзч байгаа болохоор нөгөө үйл хөдлөлийн ажилтнууд маань өөртөө очиж үзүүлж харуулаад за гэрээ хийх үү гэдэг ч юм уу. Тэгэнгүүт яг нөгөө гэрээ хийх үедээ байрны эзнийг дуудаа ч юм уу тэрийг төлөөлж явж байгаа хүнийг нь дуудуулаад гар усыг зурулцдаг. Тэрнийхээ өмнө заавал байрны эзэнтэйгээ уулзсан амар зүгээр. Ядаж л тэр хүний характер нүдний харцтай үг хэл ямар анзаарахгүй болоод одоо би ингээл энд амьдрахад чинь зөндөө олон байрны эзний нөрийг царайг харлаа штэ. Тэгэхэд тэр дундаас ингээл угаалгын машин тэр гэл ахуй юм эвдэрхэд өө чи өөрөө төл гэл юу чи эвдсэн багс та чи ямар замбраагүй юм чи те. Эсвэл одооны хүмүүс юм амар гамгүй ханддаг манддаг ингээд амар загинжсэн хүн байсан. Эсэргээрээ өө тийм үү эвдсэн үү за тэгвэл юу дуудчих дуудчих те дуудаад янзлуулчих хоёлаа 50-50%-аар төлчих гэжсэн хүн байсан. Бүр эсэргээрээ зүгээр дуудчих битээ дадаа тэр юуг ин одоо кафтанзыг нь явуулчих те мөнгө тэмдэглэхийг нь явуулчих би чамруу шилжүүлчих гэжсэн хүмүүс байсан байхгүй тэгээ би зөв бодохдоо яг ер нь хуулиндаа яг яатсан байт юм болоо бид нар чи та төлөх ёстой бистэй гэж одоо ингэ шаардлага тавих нь зөв эсвэл зүгээр тухайн хүн яг хуулинд бол тийм заалт байхгүй ч гэсэн байрныхаа эзэнтэй зөв тохиролцох нь гол бол би бас нэг шаардлага тавихгүй гуух шаардлагатай шүү дээ тий. Та тэгэх ёстой биш. Тэгээд өгөөч гэж хэлэх. Бас өнгө айсаа өөрсөлтөө дээ шүү дээ. Тэгэхээр энэ юу яах вэ гэдэг юм. Яг хуулинд заасан заалт нь яг нэг саяны хэлсэнчлэр тухайн түрээслэгчийн амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй одоо эвдрэл хэмхэл гарсан одоо цаг хугацааны ирэхээр эвдэрсэн тохиолдолд бол байрны эзэн тэрийг заавал хангаж өгөх ёстой гэсэн заалттай бол байгаа. Тэгэхээр яг тэр стандарт гэж хижүүн за энэс дээшээ байрны эзэн ч юм уу яг ямар нөхцөл байрны эзэн төлхий би төлхий гэдгээ бүр анх нүүж орохдоо гэрээхтэй ингээд хоёр талаас уулзсан шүү дээ. Тэр үедээ бараг асууцсан зүгээр байна. Тэгээд нөгөө гэрээндээ бас ингэж оруулж болтгоо. Жишээлх юм бол гэр дотор байгаа ахын зүйлээс 100,000-аас дээшээ одоо төлбөртэй юм эвдэгдэх хийвэгдэх ч юм уу тийм зарлага гарах юм бол байрны эзэн төлнө. 100,000-аас доош нь бол түрээслэгч өөрөө төлнө гэсэн тийм заалт малд оруулах бас болно. Тэр бол ярилцаад очих юм. Тийм хоорондоо тэг яг сайхан гэж бидээ та тэрнэр нэмээд бичээд ээж болно гэсэн. Өөр юу бичиж нэмээсэ гэж бодож ин чи одоо ингээд гэрээ мэрэ хийдэг энийг судалсан хүн байгаа штэ. Тэгэхээр одоо манай монголчууд цаашдаа түрээсийн байранд орохдоо иймэрхүү үгнүүд нэмээд оруулчвал иймэрхүү шаардлага нөхцөлийг бас нэмээд хэлээд оруулчвал их зүгээр эдэ шүү гэж санаа болгож хэлэх юм байна. Зарим гэрэн дээр нь байдаг, зарим гэрэн дээр нь байдаг. Ямар ч хамгийн ихний саний эвдрэл хэмхэл босон тохиолдолд байрны эзэн 100% хариуцна гэдгийг заавал оруулаад өгөө гэж хэлсэн. Тэгээд
хэрвээ одоо үнэхээр би ингээ яаралтай гарах тохиолдолтой ч юм уу те би ингээ хизээч хамаагүй нүүж магадгүй ч юм уу. Тийм тохиолдолд бас гуйгаад оруулах боломжтой. Яг нүүхээсээ сарын өмнө стандарт нь бол нүүхээс 3 сарын өмнө байранд эзэн хэлэх хэрэгтэй. Тэгээд 3 сарын дараагаас барьцаан мөнгө авах боломжтой хуультай тийм шүү дээ. Тэнгүүд уяатны нөхцлөөр хийгээд өгөө гэж гуйгаад би яг нүүж гарахаас сарын өмнө хэлэхээр хийгээд өг ч юм уу. Тэгэх юм бол тэрийг бас өөрчилж болох юм байна. Тийм яриад ингээд хоорондоо тохиролцох боломжтой. Барьцаан мөнгө гарсныхаа дараа 3 сарын дараа авд юм. Онцгой одоо гинт гарах тохиолдолд тийм хугацаанаас өмнө гарч байгаа тохиолдолд доор аж 1-ээс 3 одоо би яг 12 сард миний гэрээ дуусна гэгэн бол би яг энэ гэрээг сунгахгүй зүгээр ингээд гэрээндээ тааруулж амьдрал гарна гэх юм бол сарын өмнө хүртэл хэлэхэд тэр барьцаан мөнгө бол заавал өгөх хэрэгтэй. Тэгэхгүй би яг 12 сард дуусах хэрэгтэй 4 сард гарах хэрэгтэй болчлоо. Тэгээд эрт гарч байгаа. Тэгвэл 3 сарын дараагаас хэлснээс 3 сарын дараагаас барьцаан мөнгө авах боломжтой гэсэн үг. Нөгөө бэлэн мөнгөөр бас хүмүүс айгүй их мөнгө нөгөө түрээсээ өгөөд байдаг. Тэгэнгүүт тэр чинь баримт үлдэхгүй. Тэгэнгүүт дараа нөгөө байрныхын эзэн чи над руу мөнгө шилжүүлээ гэж тийм мөнгө өгөөгүй яг байг гарах болохт нь бид чинь магтцсан байгаа шүү дээ. Ингээл нэг сард нь бэлнээр айж өгөөл, нэг сард нь талын айж өгөө. Ялангуяа энд чинь оюутнууд ихэвчлэн байр түрээслэхлээр мөнгө дээж үе байна, мөнгөө ч үе байна. Тэгэнгүүт нөгөө цалингаа ингээ хувааж өгч байгаад ч юм уу. Байрны эзэндээ амтандаа гуугаал талын өгчийн сард дараа 7-ны дараа талын үеигтэй ингээд танд бэлнээр өгч шиг юм. Эсвэл нөгөө тэнгууд нөгөө хүмүүс маань албаар ажиллахын тулд зөвл чи надад бэлнээр өг гэдэг ингэжтэй. Тэгээ бэлнээр өгж авалцж байгаа нөгөө бичиг ямар ч одоо гарын үсэгт чинь нотлох баримт тавихгүй болохоор яг гарах гэсэн чи за чи надад 3 4 5 сарынхаа мөнгийг өгөөгүй байна. Эний чинь би барьцаанаас авна гэсний тохиол гарч исэн гэж аахгүй. Тэгээ тэрийг бас болж өгвөл бэлнээр өгсөн ч гэсэн нөгөө гараарч болтугай юу бичээд гэрээ бичээд тийм монголоор ч болтугай бичээд одоо транслейт жаач заамаахгүй ингээд орчуул бичээд гар үсэг авчвал их зүгээр юм шиг санагдсан. Тийм их зөв. Чухал зүйл болно тийм байна. Тийм болно. Тийм Монгол хангалттай. Тийм хингом ясууч өгөө гээд өгөхгүй гэх юм бол яг таны хэлдгээр гар үсэг нь авчихад бол хангалттай баримт баталгаа олчих болохоор. Харин тэгэхгүй бол бас манайхан чинь нөгөө визтэй визгүй хүмүүс байгаа, хилтэй хэлгүй хүмүүс янз бүрийн кейсүүд байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө байрны эзэнгүү чинь бас толгойн ажиллаа шүү дээ. Энэ бол визгүй хүн ороод ирсэн байх гадаад паспортн дээр байр гэрээ хийчлээ гэдэг юм бол бас албаар нөгөө бэлэн мөнгө авах хүсэлт байнг өгөх юм уу. Тэгм бол тэр болгонд нь ингээд гараараач болтгой тий. Эсвэл ингээд зураг дараад ч юм уу өгж байгаа авч байгаагаа. Тэгээ баталгааж урчвал дараа нь айгүй зүгээр юм санагдчихсан байхгүй. Яг тийм кейсүүд гарч ирсэн. Өөр чамд иймэрхүү сонирхолтой сонин кейсүүд байна уу? Чамаас ингээд зөвлөгөө авч ирсэн хүмүүс юм ийм тохиолдол гарлаа яах вэ гэдэг. Над дээр хамгийн их холбогдсон хүмүүс яг санийсанчлаар нэг миний барьцаанаас гарна авна гэдэг наа би ингээд гарах гад гэсэн чинь энийг чи хэвдэлсэн байна. Энэ байр нь өөртөө мөгөн зөрчдүүд яаж яах чинь энийг чи юм болгосон гэд миний барьцаанаас хасах гад байна. Иймэрхүү тохиолдлоор бол баг байнга ирдэг. Тэнгүү тэр хүмүүстэй болохоор анханасаа зураг авсан уу, баримт байхгүй гэдэг байхгүй бол ер нь л арга байхгүй. Тохиолцоод тэр мөнгөнд зөрчхөр нэрээ яах вэ? Одоо байрны эзэндээ хэлэх ёстой зү. Эсвэл тухайн үед нь хэлэх ёстой байсан уу? Тийм, дөнгөж үүсвэгүй юу хэлэх. Анханасаа ингээ бүр бөөгөн зөрчтэй байранд ер нь бол орохгүй байх хэрэгтэй. Тийм шүү. Угс орохгүй л хал та. Тэгээд үл чинь обойгоо ингээ шинчлээд хуурцсан баа штэ бид нар чинь тий. Тэгээд ороод удаагүй байгаа тохиолдолд бол зургийг нь аваад байрныхаа зан руу явуулах хэрэгтэй. Ингээ мөөгөн зөрчтэй дандаа энийг ингээд арга хэмжээ авч өгөө гэд хэрвээ тэгхгүй гэх юм бол өксөд бас гарах хэрэгтэй болчихж байгаа юм. Яг л мөөгөн зөрчтэй бол хүний амьдрах нөхцөлд аюултай нөхцөлд орчих штэ. Тэгэхээр яг хэлээд зур нүүх бол боломжтой байгаа. Тэнгүүд тэрнээс бол заавал байрны барьцаанаас бол асуудаг гэсэн юм бол байхгүй. Хэрвээ юу ч хэлэхгүй ингээ удаан амьдэрсэн бүр ингээ 5 6 сар болсон. Тэгвэл 5 6 сарын хугацаанд энэ хүн ямар ч асуудалгүй амьдраад ирсэн юм байна гэсэн тийм юм болчих шүү дээ. Юу ч хэлээгүй болол дээрэс нь мөөгөн зөр нэмэгдээд идэг. Тэгэх юм бол өөрөөсөө цонхоо онгоолоогүй болохоор мөөгөн зөрчсөн. Энэ хүмүүс өөрөөсөө бүх чинь амьдэрсэн ч юм уу. Тэгээд ингээд юу яачаар шүүхтэр ингээд очих юм бол энэ өөрөөсөө зөгцсөн. Өөрсөн чинь зүгээр амьдарч байгаад энэ жил л одоо баг ингэчлээ гэж. Сая 3 сарын хугацаанд л юу ч байгаагүй зү тамаг ороход байгаагүй зү мөөгөн зөртөх гэсэн бол анханасаа мөөгөн зөртөх байсан ч юм уу ингээл байрны зөрчиж таньсаар янз бүр хүмүүс байдаг таслаа сонсч чана. Тэгэхээр шүүхтэр очсон ч гэсэн иргэний шүүх болохоор чин дундаа хоорондоо тохиролц гэдэг юу орчдөг байхгүй. Тэгэхээр тэгэж бөөн цаг хугацаа алдаж байгаа ихнээсээ л хоорондоо сайн яриад асуудал гараагүй л байрны хазлуулээ асуудал гараагүй л байрны санаа зовхон байхгүй. Одоо ямар хэцүү юм орч байм лаа ингэж бодох хата гэ би бол бас тийж бодоод нэг юм болгон дээр
байнга явуулаад идэх. Сараараа бараг боцсон ч зүгээр гэж магадгүй. Тийм үү. Тийм баг. Яа энэ хэл амтай хөхтэй ингээд монгол шиг тийм байна тий. Хамаагүй тэгвэл хандаж тийм юм биш үү ч юм уу. Тийм бодол төрөвсөн ч болохоор шүү дээ. Бид нар чинь нөгөө монголчууд амар нэрлэхүү шүү дээ. Тийм. Дийлэнх нь тийм болохоор бас санаа зоо за одоо нэг ямар ядаргаатай юм аа тэр чи яас төвхтэй ингээд намайг төвчөөчгүй гэж айгуу санаа зовоод бас юм болгон дээр нэг учир зүггүй тэгээд би чадахгүй байдیں۔ Тэгвэл бас тэгмээр юм байна тий. Тийм ер нь л болол нүчил болох юм чинь гэсэн бодолтойгоор тий. Чөлөөтэй л хандвал зүгээр гэж бодож байна. За ямар ч гэсэн маш их сонирхолтой бүр баг цаг болцсон шүү дээ. Хартан гэрсэн байна. Тэгээ өөр чамд одоо ингээд гоё хүмүүст анхааруулгыг нүүл хөдлөлтөй холбоотой ч болон туристтэй холбоотой мэдээлэл хүргэжсэн гэж бодсон зүйл байна. Ер нь бол яг хүмүүсээс их асуудаг нь яг байр авах нь зөв буюу буруу юу? Монголд авсан дээр үү, Солонгост нь яагаад авсан зүгээр ингэж асуудаг. Үүнтэй холбоотойгоор хэлэх юм бол мэдээж саний санчлаар Солонгос улсад удаан амьдрах бол авсан нь зүгээр. Яагаад ингэ гэх юм бол би яаж энэ зээл 30 жил төлөх юм бэ ч юм уу. Би энэ 20 30 40 жил зээл ямар ч төлөх боломжгүй шүү дээ гэж хэлж байгаа хүмүүс бас байдаг. Аль болох залуу байгаа дээрээ байраа авсан арай ашигтай. Яагаад гэх юм бол хүн чинь ажиллах боломжтой цаг хугацаа гэж байдаг шүү дээ. 50 60 хүрээл тэр үедээ ажиллах боломжтой байдаг тэтгэвртэй гарах хэвээр надад тогтсон орлого байх уугүй юу гэдэг нь мэдэгдэхгүй. Тэнгүүт 50-60-аас ажиллах боломжгүй болцоод өөрийн гэсэн байргуу тэр хугацаанд байнга л түрээсэнд амьдэрсэн. Тэрнээс хойш ч гэсэн түрээсэнд амьдрах хэрэгтэй бол надад байнгын тогтмол ингээл сарын түрээс хүнд ингээ өгөх ёстой болчихж байгаа байхгүй юу. Тэгвэл яг би ингээ өөрөө ажиллах чадвартай үедээ хичээгээд ингээд зээлгэрч болохоо ингээд өөрийн гэсэн байртаа болцсон. Тэгээ 50-60 хүрээд ажиллах чадваргүй болцсон. Яаж ч л хааш тийшээ тэ хүний байранд амьдрахгүй зүгээр л өөрийнхөө гэрт ингээд тухтай амьдрах боломжтой. Зүгээр л өөрийнхөө идэх уу хоолойс л зохицуулсан байхад бол өөр зардалч гарахгүй. Тийм нэг боломжтой болохоор ерөнхийдөө яг байрахаар бодож байгаа ч юм уу сонирхож байгаа хүмүүс ахын болол аль хурдан залуу байгаа дээрээ авбал арай ирээдүйд ашигтай тийм олон боломжууд бас гарах магадaltaй харагдаж байгаа. Солонгоо өөрөө байр авсан уу? Би ингээ авах гэж бэлдэж байгаа. Авах ингээ хүмүүс олон хүмүүс ингээ ахч нар ингээл байр аваад харахаар ингээ амар гоё. Аах нь байранд орцоо, их чинь нүгэд орцоо, өстой гоё ингээл өөрийн байртай гоё юм аа, цэвэрлэхэд урамтай гэл. Тэр үгийг сонсоогоо болохын тул ингээл би ч хүртэл хурдан ингээ ормоор санагдаа. Тийм шүү дээ тий. Яг ч гэсэн хүнд мөнгө өгч байгаа болон би өөрийнхөө байранд амьдрангаа тухайн байранд төлөлт хийж байгаа бол мэдрэмж нь бол шалуурах байхах. Тэгэхээр одоохондоо энэ жил сүүлээр болоод ирэх жилээр бас өөрөө байр авах гад ингээд бас нэлээд сайн бэлтжиж байгаа. За маш их баярлалаа. Цаг зав гаргаад өөрийнхөө мэдлэг, туршлагаа бас манай үзэгчдэд болон надад хуваалцсанд баярлалаа. Бас харамгүй хуваалцах шиг боллоо. Яг үннийг хэлэхэд гэж байгаа. Хотлоо ярихгүй юм. Тий, яг үннгээсээ хэлэхэд байна штэ гэж байгаа дээрсэн айгу. Мундаг байлаа. Бас яг ийм залуу үеийнхэн өөрсдөө гэсэн хүсэл зорилготой, тэрнийхээ төлөө тууштай байгаад энэ амжилттай, энэ чинь амжилт штэ. Ингээ өөр орнд харь хилээр тэр дүүх соёл одоо хууль журмыг судлаад тэрийг нэргээгээд тэр тухайн орны угуул хүмүүст танилцуулж тэрэн дээр бас бизнес ажил хийн гэдэг бол маш том амжилт. Тэгэхээр зүудээ маш баярлалаа энэ одоо Монгол улсынхаа нэрийг бас гаргаж ийн штэ гаргах байхгүй тий. Ийм мундаг байгаад нь баяр хүргэе. Тэгээд өнөөдөр бас миний подкастыг айгүй хөөрхөн ээлдгээр хүлээж аваад маш нааштай ээлдэг гэгээлгээр бас ирж оролцоод тий цаг зав гаргаад ирсэнд маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийнхээ подкаст нь Солонгос улсад үйл хөдлөлийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн солонгоод үгээ бас ингэж урьд онцолж оролцууллаа. Тэгээд үйл хөдлөлийг сонирхож байгаа болон түрээсийн байртай холбоотой мэдээллүүдийг бас багш гисэн авсан байхаа гэж найдаж байна. Мөн одоо өөр асуухаар өнгөрцөө. Одоо би магадгүй асуугаагүй өнгөрцөн зүйл зөнд байгаа штэ. Тийм асуулт байх юм бол бас бидний бичлэгний доор комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээ бас солонгоогоос үйл хөдлөлттэй холбоотой бүх мэдээллүүдийг бас асууж сонирхоорой. Жи бас нээлттэй хариулаад өгнө үү? Мэдээж байнга онлайн тий. Хизээч бол болно тий. 24 цаг ажиллах уу? 24 шөнөөс босоод байдаг. Унтахаас босоод бүх цагтаа. Хэдэн цагт унтдаг юм бэ? 12 цаг хүртэл окей. 12 цаг хүртэл асуугаарай гэж тий. Өөр юм асуугаад байхгүй яг үйл хөдлөлтөд асуугаарай. За манай өнөөдрийн энэ подкастыг маань дэмжиж Солонгост монголчуудаа Монгол хүнс эрүүл амтыг гэсэн уриатаагаар үйл ажиллагаа явуулдаг гişиг махны дэлгүүрээс өөрт чинь бас
бүтээгдэхүүнийхаа дээжийг явуулсан байгаа. Тэгээд баярлалаа. Монгол хоолой сайхан кэжидэл тий автлаад бас таалагдах юм бол их шиг махны дэлгүүрээс бас үйлчлэгч нь болоорой гэж хүсье. Баярлалаа. Мэдэн тий. Мэдээ үйлчлэгч тий байнга үйлчлэгч. Тэгээ хамгийн ер нь нэлээд удаан энд оршин тогтносон махны газрын нэг шүү дээ тий. За баярлалаа. Өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Солонгодоо баярлалаа. Баярлалаа.